Сайн уу? За өнөөдөр бол 5 насны үзлэг болон вакцин за тэгээд өсөлт хөгжлийг үзэх, шалгах ийм сувилагчийн цагтаа байгаа. Тэгээд өрхийн эмнэлэг дээр дуудсан. Тэгээд бид 3 өглөө 8 цагаас эмнэлэг рүүгээ хурж ирсэн. Тэгээд өнөөдөр юу болсон талаар та нартайгаа хуваалцъя. За эхлээд болохоор ороод хувцас тайлаад хэсэгхэн зур тоглодог. Тэгээд тоглоомын үзүүлэх цаг маань болонгууд сувилагч маань дуудаад тэгээд өрөөндөө ордгоо. Тэгээд 5 насны үзлэгээр болохоор ерөнхийдөө хүүхдүүд маань юу зурж гин, юм зурж гин үү? За зураг тэмдэглэгээ өөрсдийнх нь дураар бас зурулахгүй зүгээр нөгөө гурвалжин, дөрвөлжин, бөөрөнхий зургийг зурж будах нь ямар байна? За хайч харандаа яаж барьж гин? За өнгө ялгаж гин үү? Юм хайчилж гин үү? За тэгээд хөдөлгөөний талаар эвслэр болохоор нэг хөл дээрээ өсөрж гин үү? Баланс хэр барьж гин? За тэгээд нурууны хөгжил гэх мэтчлийн юмнуудыг мэдээж тэгээд жин өндөр гэсэн юмнуудыг ингээ үздэг юм байлаа. Бас тоолуулсан. Тэгээд вакцин хийлгэсэн. Тэгээд вакцин хийлгэхэд л ерөнхийдөө манай хоёр маш том болцсон юм байна гэж мэдгдлээ. Яг л гарандаа тариулаад вакцина хийлгэхээр бүр нэг ч уйлаагүй маш сайн ойлгоод тэгээд хоёулаа үнэхээр сайн байсан. За мөнхүүлэгийн хувьд болохоор хайчаар хайчилж чадахгүй байлээ. Хайч бүр юусоо барьж чадахгүй байлаа. Тэгэхээр энийг нь би бас анзаарлаа. Та нарын маань амьдарч байгаа улс оронд ер нь 5 насны үзлэг хэрхэн яаж явдаг? Тэгээ юуг шалгадаг вэ? Дээрэс нь солгой гартай ийм манай мөнхүүлээ шиг хүүхдүүд ер нь хайч яаж барьж сурах вэ? Танаа хүүхдүүд хайч барьж чадж гин үү гэдэг комент хэсэгт үлдээгээрэй за. Баярлалаа.